Бид компьютер авахдаа CPU болон график картыг харж авдаг. Тэгвэл одоо NPU гэдэг шинэ чип байгаа эсхийг шалгах хэрэгтэй болох. Өнгөрсөн 7 хоногт Монголын Summit Computer Technology компани Dell-тэй хамтарч шинэ AI компьютеруудыг танилцууллаа. Уг арга хэмжээгээр NPU гэдэг чип ирээдүйд байгууллага бүрийн компьютер дээр суун. Зорилго нь химэл оюуныг өөр дээр нь ачааллуулах. Үүнийг энгийнээр тайлбарлах юм бол хүн интернет сүлжээгүй газар явж байсан ч хамаагүй AI-г ашиглах боломжийг олгоно. Яагаад AI-г тухайн компьютер дээр нь ачааллуулах гээд байгаа вэ гэхээр өмнө байгаагүйгээр өндөр бүтээмжтэй ажиллана аюулгүй бас зардал бага. Жишээ нь одоо бид нар ChatGPT-г ашиглахдаа өөр улсын сервер рүү интернетийн тусламжтай хандаж мэдээлэл авч байгаа. Ингээд интернетийн хурд аль улсын сервер зэргээс хамаарч тодорхой хугацааны сааталтайгаар мэдээлэл авна. Бас интернет орчинд байгууллага хүн үний мэдээллийг явуулж байгаа болохоор бусдад алдах эрсдэлтэй. Тэгэхээр NPU чип бидний компьютер дээр CPU болон график карттай хоршиж ажиллаж байгаа болохоор энэ бүгдийг байхгүй болгож байгаа юм. Нэгдүгürt ямар сааталгүйгээр мэдээлэл үйлчлэгээ авна, хоёрдугаар таны дата зөвхөн таны компьютер дээр л хадгалагдана. IDC байгууллагын судалгаагаар 2027 он гэхэд нийт байгууллагуудын 60% нь ийм технологитой AI компьютертэй болох төлөвтэй байна. Төгсгөлд нь хэлэхэд хэрэг танд энэ мэдээлэл таалагдсан бол Dell компани Монгол улс дахь албан ёсны дистрибьютор Summit Computer Technology компанитай холбогдож өнгөрсөн 7 хоногт танилцуулсан AI компьютеруудын талаарх дэлгэнгүй мэдээллийг аваарай.